олон хөдөлгөөний асуудлууд байгаа шүү дээ. Хүн дээр насны хувьд гэсэндээ заавал ахмад гэхгүй нь хүүхдэрчэндээ нөхөл гарч та бүхэн үйлчлэг үзүүлдэг. Ганцхан харуулт гэхгүй гимтлийн даргуучлуулагч орноос үндийж чадахгүй байгаа хэвтрийн байгаа хүмүүс байна. Ер нь бол хэвтрийн байгаа хүмүүс нэг дандаа хөдөлгөөний алдагдал байдаг. Тэгээ зарим хүмүүс ч хит өлөө ирж ихлээрээ ирээд мужирч унчаад идэх байхгүй. Бас тийм их боллоо. Тий. Сайн байцгаар их юм үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан миний хөтөлбөрөдөг өөрчлөлт подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр миний зочноор гайхалтай сайхан одоо хүмүүлгийн ажил хүний амьнаас эрүүл мэндэтэй холбоотой инхи манаа зогссон, дангар хөргсөн, бүсгүйчүүд хүргэлцэн ирсэн. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд сувдаагаас эхлэе. За хаан төрж өсөв, аль сургуульд өсөв, бас энэ мэрэгжилтэй яагаад холбогдов? Аав ээж юм удамсан зүйл ээ нүү эсвэл хүүхд байгаасаа эмнэлгийн талын юм болоо гэж өсөж сонирхож байсан уу? За намайг Сондоо Аймсууд гэдэг 1988 онд Дундгой аймгийн Эрдэнэтлээ сум төрсөн. Тэгээд сургуулиараа 96-аас 2006-нд ерөнхий боловсролын сургууль 2007-аас 2010 онд бол эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа сувилгын сургуулийг эмнэлгийн лаборант мэргэжлэр төгссөн байна. Лаборант үнтэй. Тий. За энэ талаар би ярилцлагын дундуур бас мэргэжлийн талаар тодруулж асуунаа. За одноо маань өөрөөхөө танилцуулах уу бас хаан төрж өсөв. За энэ мэргэжилтэй бас хэрхэн яаж холбогдсон бэ? За намайг авир мэдийн одон тонголоо гэдэг. За 2008 оноос 2012 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сувилгын сургуулийг хөдөлгөөн засалч мэргэжлэр 12 он төгсөж исэн. За 13 оноос Баянгол дүүрэг эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. За төрж өссөн Төв аймгийн Баян жаргалын суманд сумын төрх эмнэлэгт төрсөн. За тэгээд 10 жилээр 97 дугаар сургуулийг дүүргэсэн. За энэ мэргэжилтэй холбогдоход аав ээжийн нөлөөлөл буюу эсвэл өөрөө бас энэ эмнэлгийн тал эрүүл мэндийн хүн болоё гэж хүсэж мөрөддөг байсан уу? Аав ээжийн нөлөө ер нь бол багахан орсон. Гэхдээ тэр үедээ бас мэргэжлээ сонгох гээд нилээн бас нэг тэрийг сонгох, энийг сонгох гэхэд ер нь аав ээжийн нөлөө их орсон. Тэгээ эмнэлгийн хүнтэй болоход зүгээр гэдэг утгаараа нилээн нөлөө орсон. Тийм. Айлт бас нэг эрэгтэй хүмүүс бол нэг цагдаа байвал зүгээр. Бас нэг эмч байвал зүгээр, бас нэг хуулийн хүн байвал зүгээр гэдэг ярьдаг л да тий. За энэ сувдаагийн бодлохоор бас ямар байдлаар эрүүл мэндийн салбарын хүн болж холбогдов? Би болохоор дээрээ 5 эгч 2 ахтай айлын баг хүүхэд. Тэгээд манайхнаас ерөөсөө нөгөө эмнэлгийн холбогдолтой хүн нэгч байхгүй. Тэгэл би л ерөөсөө хамгийн сүүлийнх нь болохоор над дээр л заавал ирсэн. Заавалч нөгөө нэг эмнэлгийн хүн байх хэрэгтэй гэл. Тэгээд би өөрөө бодохдоо ерөөсөө эмнэлгийн талаар ямар ч сонирхол байгаагүй. Тэгэл манай хамгийн том эгч авчаал шалгалт өгүүлэхээр болсон байсан. Тэгээ би шалгалт өгтөө бүрстэ баг унтж байгаа шалгалт өгчөө тэнцэж гараад ирсэн шин. Аацл бай тий. Тийм тэгээд тухайн үед чинь нөгөө тусгай мэргэжлийн 3 ангийн хамгийн ихний дээгүүр оноо авсан хүмүүс авч ирсэн байхгүй юу? Одоо эм зүйч, лаборатори, шүдний техникчид 3 анги, бусад хүүхдүүд нь бүгд ямар ч сонголтгүйгээр сүлгчээ ингэж орж ирсэн. Тэгсэн чинь би бүр амар дээгүүр оноо авсан. Алийн сонгох вэ гарч ирээд ихч рүүгээ залгасан чинь манай их за лабораторийг сонгочих гээд. Тэгээд лаборатори сонгож ирсэн. Хүний хувь тавилан гэдэг сонирхолтой тий. Яг ингээд нэг заавал бас нэг гэр бүл тийм хүн байгаа ч гээд байгаа юм шиг хэрнээ эмэгтэй хүнд бол нэлээ юм бас таатай мэрэгжлийн мөгж би ойлгодог. Одоо яг ингээд энэ мэрэгжлийг сонгосондоо хэр сэтгэл хангалуун байдг вэ? За энэ мэргэжлийг сонгоод одоо 15 жилдээ орж байна. Тэгэхээр нэлээд сэтгэл хангалуун шүү. Хүнийг эдгийгээ гарна гэдэг бол маш том сэтгэл хангалуун. Хүн эдгээд баярлаа гэд хэлээ гарахад бол хамгийн сайхан сэтгэл хангалуун ингээд өөр мэргэжлэр ажиллачий гэд ингээд нэг декретнийхээ дараа ингээл өөр мэргэжил сонгодог юм уу, өөр мэргэжлэр урвдаг юм уу гэж бодсон ч гэсэн яана би одоо хийж чадахгүй болоо гэдэг нэг тийм нэг сэтгэл зүй бас байсан саяхны үед. Тэгээд би юусоо л угаасаа л энэ ажлаа л хийх юм байна гэдэг нэг юм юунд бол баттай зогсчиход байгаа гэж хэлж болно тийм. Амьдрал хаваад ажиллуулыг бол бас өөр тал руу хувирчмаар байдаг. За нөгөө талдаа тангар өргөсөн бас тийм ингээд аав ээж ах トゥ дотны хүмүүсийн ихтгэл байна гэдэг энэ дээр тулгуурлаж бас ажил мэргэжилтэд илүү дурлж ажиллах хүсэл төрдөг. Ер нь бол би одоо тэр үед ихжийнхаа шалтгаалаар энэ мэргэжлийг сонгож ирсэн ч гэсэн одоо бол би энэ мэргэжилтэд айгүй дуртай.
Яагаад гэвэл одоо лабораторийн шинжилгээгүйгээр одоо ямар ч өвчтнийг эмчлэх боломжгүй шүү дээ. Тийм болохоор шинжилгээг үнэн зөв гаргаж өгөх одоо нөгөө зөвхөн лаборант гэдэг чинь ганц шинжилгээ хийгээд суугаад байх биш. Тэрний цаана маш том хариуцлага байна, итгэл байна, үнэмшил байна. Тэгэл бүх зүйл тийм байна. Их нарийн байдаг. Анхан шатны ер нь өвчтөнгийн үзүүл шинжилгээ бол лабораториос шалтгаална тий. Цусаар болон шээсээр гэх. Нэг зүйл их хэцүү санагдаад тий. Өглөө ирээрээ гэл. Тэгээ ялангуяа манаас чинь тэс чадахгүй нэг жоохон мэддэхгүй байлгүй тэргээд. Тэгээ нөгөө өглөө бас өлөн шээж мартаад тэгдэг. Тийм тохиолдол байна. Зөндөө штэ. Хүмүүс ч өглөө ирэл одоо шигэдэг чи. Сав хаана гээл. Тэгэл ирнэ. Тэгэл өглөө би тиймч кофе уудсан, тиймч цай уудсан. Одоо тийхүү ингэхүү гээл айгүй их тийм тохиолдол ер нь бол гарна. Тэгтээ өөрсдийнхөө төлөөл ирж байгаа юм чи ер нь нэг өдөр ямар өдөр болгон шинжилгээ өгөхгүй явж байгаа юм шүү тий. Нэг өдөр өглөө ирээд өгчөж байна. Шинжилгээний хэвээр нөгөө арай өөрчлөлтөй гарах гээд байдаг учраас өлөн ирээрээ. Өглөөний ихний шээсийг авчраарай гэдэг чинь тийм очиртай байх юм тийм үү? Тийм. Тэрүүг нөгөө нарийн шинжилгээ нь яг өөр төр асуулгүй харна гэсэн үгнээс. Тийм шүү дээ. Тийм. Ямар нэгэн одоо оройн шинжилгээ өгөхийнхаа урд өдөр өөх тостой хоол идсэн байх юм бол шинжилгээнийх нь одоо шинжилгээний өөрчлөлтөй гарах нь байна. Газтай ундаа, сахартай цай, чихэр шоколад ер нь бүх төрлийн юм шинжилгээний хариунд бол нөлөөлнө. Тийм үү. Хоол идэг юм чинь ингээд хөнгөн маягийн мэдчих гээд байдаг шүү дээ. Тэр сая нэр. Өглөө яг зүгээр нэг өлөн ус суучаад өлөн дээр алган ус суучаад ирэхгүй бол тэгтээ зарим хүмүүс чинь хит өлөө ирж эхлээрээ ирээд мужирч унчаад идэх байхгүй. Бас тийм тохиолдол байна. Тий. Тэгэл нөгөө өдөрт чинь манайх чинь 10-20 хүний шинжилгээ авахгүй хамгийн багтаал 150-аас 200 хүний шинжилгээ авдаг. Тэр хооронд чинь өглөөнөөс хүмүүс ирээл нөгөө бүгжин орчинд ойчрлно. Тэгэхээр ингээл мужирч унчих гад байдаг. Тэгэл гүйжрэл нэг ухаалаа ус масаа барайл гүйжрэл энийг уучаа жоохон суугаараа муугаараа 50 байгаараа гэж зөвлөгөө. Тийм тий. Ер нь одны юм одоо Баянгол дүрхтэй. Баянгол дүргийн эрүүл мэндийн төвд одоо Ахмадын эмнэлэг дээр манайх сэргийн засгийн үйлчилгээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ахмадын эмнэлэг маань сүүл дээр ашиглалтанд орсон шинэвтер эмнэлэг үү гэж ойлгоод байдаг. Ахмадын эмнэлэг 2019 онд ашиглалтанд орж ирсэн. Тэр үед яг декретнээс ортаарсан аягүй сайн мэдээд байгаа. Тэр зөвхөн ахмадууд хэвчэн имжлүүлэх ёсгүй зүтэй. Үгүй. Нэршил нэг тийм юм байна. Ахмад насны хүүхдийн эмнэлэг гэдэг эмнэлгээр анхудаа анх нэгдэжсэн. Одоо бол яг вөхөр Баянгол дүргийн эрүүл мэндийн төв гэдэг утгаараа бүхэл тусламжийг шаардлагатай тусламж үзүүлж байгаа. Таны мэргэжлийн онцлог болохоор нөгөө хөдөлгөөн заслын эмчилгээ юу? Тийм. Хөдөлгөөн засалч тэгэхээр одоо сэргийн засгийн эмчилгээний л одоо багийн нэг гишүүн гэж ойлгож байна. Тэгэхээр сэргийн засгийн тусламж үйлчилгээ явуулж байгаа багийн нэг гишүүн хөдөлгөөн засалч эмчтэйгээ за тэгээд ахуй засалч гэдэг хөдөлмөр засалч гэдэг occupational therapy гэдэг ингээд за тэгээд бид бүх нөгөө сэргийн засгийн тусламж үйлчилгээнд маань ортопед протез үйлдвэрийн туслах мэрэгчлэн за тэгээд сэтгэл зүйч хоол зүйч гэдэг ингээд багаараа явдаг. Тэгээ сэргийн засгийн баг тийм гишүүдүүд ордог. Одоо нэг хүн дээр үнэхээр багаараа үйлчлэг үзүүлдэг юм байна шүү дээ. Сая таны нэрлсэн хүмүүсээ. Тэгэхээр энэ зөвхөн нөгөө харуултын дараах хөдөлгөөн засал гэж байдаг юм уу? Эсвэл өөр олон хөдөлгөөний асуудлууд байгаа шүү дээ хүн дээр. Насны хувьд гэсэндээ заавал ахмад ихгүй байх хүүхдэр ч энэ тохиол гарч тавхан үйлчлэг үзүүлдэг. Насны хувьд сэргийн засаг бол бага наснаас тэгэл насны хувьд бол хязгаар байхгүй. Тэгээд нэгдүгээрт хүүхдэд яг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хүүхд насанд хүрэгчтэй оншоош шалтгаална. Манайх болохоор харуулт, гэмтэл, за тэгээд мэдрэл булчингийн эмгэгүүд байна. За тэгээд дээр нэмэгдээд юу байна? За хүүхдүүдийн нөгөө хоцрогдлоод байгаа. Хөгжлийн хоцрогдлоод за 0-оос 36 сар хүртэл хөгжлийн хоцрогдлоод бүхэл одоо сэргийн хамрагдах хэвээр хүмүүс маань л манад бүрэн хамрагдсан. Тийм байна. Бас яг энэ хүүхдээр бол би анзаархад энэ одоо нэг тэдэс хэдэн сар эдээс насны хүүхдүүдийн байх ёстой үзүүлэлтээс хоцрогдол орсноос төдийлөн мэдэхгүй байх шиг байдаг. Тэ аав ээж нар бас хоцорж ирэх тохиолдол байна уу? Бага. Яг тэгэхээр 0-оос 6 сарын хугацаанд яг вөхөр эргэж хөргөөж явах хэвээр за 8 сартад хоёлаа сууж явах хэвээр тэнцвэртэй сууж явах хэвээр нэг настад яг юм төвшөө зогсож явах хэвээр гэдэг энэ яг вөхөр нөгөө нэг хүүхдийн онцлогоор шалтгаалдаг боловч
энэ ч өөрөө яхаа вөхөр хөгжлийн хэвийн үйл явц байхгүй. Иннээс аль эсвэл ингээд хэдэн сараа хойшлоод ирэх юм бол хоёулаа энийг хоцрогдлоо гэж үзээд байгаа. За бас надад бол анзаарчихсан морь малаас унаад ингээд хүн өл мэдж явдаг болцсон гэд бас нэг найз маань ингээд хүүтэйгээ тэр эмнэлэг твчээсэн. Бас ийм гадны нөлөөнөөс бэрхшээл гэмтэл дээр тохиолж байх уу? За өл мэдэж гიშх маань шалтгаан нь юу байгаа вэ? За яг гэмтлээс үүсэлтэй байх юм бол ахидлын шүрмсний гэмтэл юм уу? Булчингийн гаралтай юу? Ясны гаралтай юу гэдгийг онцлуулж байгаа л яг тэгээд тэр хэмжээгээр нөгөө нэг эмнэлгийн тусламж яг яаралтай тусламж аваад ясны хэрвээ гэмтсэн байх юм бол хугарал үүссэн байх юм бол бороолуулаад тодорхой хэмжээний дараа сэргийн засгийн хөдөлгөөнд л хамрагддаг. Сувдаа хэмжээсээ нэг зүйл тодруулъя. За ингээд жижигээс эхлээд явж байгаа баг танахаар дамжаад. Намар бол бүр бүжигнаад эхэлтий. Нөгөө цагаан орхоо шинжилгээ өгөөрэй, шээсэн шинжилгээ өгөөрэй. Тэгж нэг хүүхдээ өгөх болно те. За ингээд явж итэл оюутнууд ер нь бас ямар шинжилгээнд хамрагддгийг. Ахлангид бол бас ингээд охтын хөвгүүдийн үзлэгчдийн нэг юм шинжилгээнд бас орж исэн санагтаад байна. Оюутан цаг ахлахад одоо насан туршид ирэхээр одоо доогтон бүх шинжилгээ дээр өгөх шаардлагатай болж эхэлдэг. Ер нь бол за яг цэцэрлэгийн хүүхдүүд бол угаасаа ойлгомжтой шээс цагаан орхоо шинжилгээ цэцэрлэг эхлэх болгонд хамрагддаг. 10 жилийн хүүхдүүдийн хувьд бол одоо нөгөө яг бүр нэг ер нь бол миний бодлоор бол 10 жилийн одоо ахлах ангийн хүүхдүүдэд эрүүл мэндийн нөгөө хичээл ордог байсан шүү дээ. Бид нэрийг жоохон багт ордог байсан. Одоо тийм хичээл орохоо бэлдсэн юм билий. Тэр хичээлэр бол ер нь эрүүл мэндийн боловсрал олгоод одоо ингээл дох тэмбүүгийн шинжилгээ дээр ер нь бол авч яах нь зөв гэж боддог тий. Ер нь бол тийм бусад сургуулиуд дээр нэг их тийм шинжилгээнд хамруулдаггүй. Тэгээд энэ одоо байдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Гэхдээ нэг тэгж хамрагддаг. Гадагшаа дотгошоо явах гэж байгаа хүүхдүүдийн шинжилгээ л гэж байдаг. Оюутнуудын хувьд бол нөгөө дотор байранд дээр орохын тулд янз бүрийн шинжилгээ бүрдүүлдэг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн ялангуяа нарийн шинжилгээ, доктор бүгийн шинжилгээ дээр бол өсвөр насны хүүхдүүд дээр төлхөө байж ивэл ирээдүйн зам мөрт бас арай гэрлэгээт юм да. Гэрэл батлуулахад нэг өгч идэг те. Тийм гэрлэл батлуулахад өгдөг. Тэр шинжилгээ ер нь тэр хоёр шинжилгээг бол өхөөс гадна ер нь энэ 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг л оруулмаар тэрийг ер нь оруулж эхлэмээр юм шиг байгаа юм. Тийм тэг санагддаг надад бас. За хүмүүжлийн тал дээр хэдийн анхаарад одоо нийгмийн ажилтан нэтрийг хийж байгаас гадна яг энэ хүн үржигүүн талын мэдээллийг илүү өгжүүл бүхэл хүүхдүүд одоо математикч болохгүй ч аав ээж болно гэж үгээд өгдөө. Тэгэхээр энийг эрт боловсрал энийг эзэмшчих юм бол одоо энэ сошиал медиа яаж хөгжсөн бэлээ? Буруу зүрх мэдээлэл авчих вэ? Эрт одоо бас үсээгүй янз бүрийн юм хайдалд ороод буруу үр дагавар гарчих вэ гэж хайж байгаа байхгүй тий. Тэгэхээр та нараа бас энэ дээр бас нэлээд санаа зовж явдаг байна. Түрүүн жишээлбэл нөгөө бас мэдээж яг өсвөр насны сургуулийн хүүхдүүдийн цүнх дээр хүнд байгаа л та. Биш бага насны хүүхд болохоор мэдж байгаа. За бас нэг сошиалоос мөн захимаас мэдээлэл авахд энэ олон цагаар компьютер урд суух. Бас удаан цагаар ингэж нөгөө тонгоод сууж утас оролдох гэдэг энэ одоо нуруу хүзүү бусад энэ биологийн хөгжилтөнд харуулшигтай нөлөөлөл байна уу та энэ тал дээр ямар бодолтой байна? Сүүлийн үед маш их удаан байна. Нэг байрлалаар их удаан сууж байна. Тэрнтэй холбоотойгоор үе мөчний хөдөлгөөн бага хийгдэж байна. Булчин сүрэмсний агших судлах үйлдэл явц маань бол хийгдэхгүй байна. Тэгэхээр нэг байрлалд удаан сууна гэдэг нь булчингийн чангарал булчин яг хөхөр сон хэмжээнд багасаад ирэхээр булчингийн агшил явагдахгүй байгаа учраас ясанд бас өөрчлөлт өгөх тохиолдол айгүй их тохиолдож байна. Тэгээд хэд удаан ингээд булчин чанга яваад ахаар яг хөхөр булчингийн төгсгөл эхлэл төгсгөлч ясанд бэхлэж байгаа учраас ясны эмгэг өөрөө яс өөрөө ингээд уян хатан ингээд гадна талын юу галм мөрсөн ингээд хөдөлж явах хэвээр тижээлээ авч явах хэвээр энэ үйл ажиллагаа юусоо явагдах байгаатай холбоотойгоор яг хөхөр ясанд их өөрчлөлт өгч байна. Нэгдүгээр, хоёрдугаар буруу байрлалаар маш их сууж байгаа учраас тэр байрлал нь удаан сууж байгаа байрлал маань юусоо буруу байгаа учраас энэ эмгэг өөрчлөлт өгöd байгаа. Зөв байрлалаар нэг 3 цаг суухад тэр хүнд бол нэг актер өөрчлөлт өгөхгүй. Яагаад гэвэл бид нар нөгөө жоохон бахад нөгөө сандлын 3-1 дээр суугаарай гэдэг зөвлөгөө өгдөг гэсэн шүү дээ. Одоо сурагч нар яг тэгэж зөвлөгөө өгж байгаа юм бол яг сайн мэдэхгүй байна. Энэ ингээд сургалтаар явж хахад та яг ингээд сандлын 3-1 дээр суугаад яг ингээд цэг суучих. Аяанда гиз чи ингээд гизний булчин чаарагшаад тагтдаг. Нурууны чинь булчин ингээд цэг болоод ирэхээр
зөв байрлал сууж байгаа. Яагаад гэхээр зөв байрлал суuna гэдэг маань ерөөсөө л буруу байрлалаар авснаас илүү яхаа өгөхөр булчингуудыг аягүй сайн тэнэглэх булчингуудыг аягүй сайн чангалж өгдөг. Тэнэглэх булчин чангалаад ирнэ гэдэг маань ерөөхдөө булчингийн агшилт булчин нөгөө урцаж богиносгүй агшилт хийж байгаа гэж ойлгож байна. Тэрэндээ холбоотойгоор яхаа өгөхөр ясанд өөрчлөлт эмгэг өөрчлөлт өгөхгүй гэсэн үг. Жишээлбэл ингээд нөгөө нэг одоо бид нар их тохиолддог ялангуяа эрэгтэй хүмүүст хөвлийн тархалт ихтэй. Тэгээд сандал дээр ингээд айгүй ингээд аргашаа суудаг. Тэр байрлалч ерөөсөө л буруу болчих. Та хийдвээ нөгөө төвийн тархалтай байсан ч гэсэн яхаа өгөхөр тодорхой хэмжээг нь 3.1 гэдэг маань 3.2 дээр нь суучих. Тэгвэл нурууны энэ S хэлбэрийн хэлбэр байгаа шүү дээ. Хэвийн тэр мөрөлт яхаа өгөхөр хэлбэр маань яхаа өгөхөр хэвийн байна л гэж ойлгож байна. Бас нэг асуулт тодруулмаар байна. Бид нар ингээ өглөө гар хоргоод уурдаг байхгүй юу? Аа. Ингээл тачин бол юу юм дуургаал зүг ингээл энэ юу зөв юм уу буруу юм? Энэ юу нь буруу. Яагаад гэхээр үе яхаа өгөхөр орон дахин хөдөлгөөн хийгээд ирэхээр энэ үе хоорондын улсах энэ үргэлцэх хөдөлгөөн энэ гулсах хөдөлгөөнөөс энэ үений дотор хөтлийн мөгөөрсөд маань тийчээдтэй ингээд гулсамтгай олж өгч идэг. Энийг хийхгүй байж байгаа гинт ингээд нуглаад ирэхээр яхаа өгөхөр үе хоорондын мөгөөрс маань яхаа өгөхөр ингэж дуурдаг. Тэгэхээр энэ дуурайд байгаа маань ер нь бол муу гэсэн үг. Яагаад гэхээр дараагийн удаа яхаа өгөхөр эвгүй дараа гинтл авах магадлал өндөр байна л гэсэн үг. Хүчээр дуурайдаг шүү дээ. Тэнийг гоё болж байгаа бол хэмжээгээр ингээд буруу дуурайж байгаа юм бол яхаа өгөхөр шүрмэс сунах цаашлаад яхаа өгөхөр нөгөө нэг гинтл авах хэлдэг гэсэн. Энэ манис юм болцсон байдаг л та. За хоёрт бас нэг юм хөлөө ач сууж байна. Маш олон цагаар ач суудаг. Одоо юу нөх ирчсэн, имчсэн ингээд сууж байна. Хүүхдүүд ч гэсэн бас тийм ажиллагдаад байна. Энэ бас ер нь сөрөг байна уу? Яаж байна? Хөлөө ач суусны буруу маш буруу. Яагаад гэхээр доод мөчний үеийн дээр ерөнхийдөө ялангуяа ээл гэж ярддаг бүслэгийн хэсгээр бол морилдох. За цаашлаад нөгөө арцаг гэсэн маань яхаа өгөхөр өөрчлөлтөнд орох юм үнцийг тавиад байна гэсэн үг. Хөлөө ачаа сууна гэдэг маань нэг булчинг илүү сунгаад нэг булчинг илүү суллаад байна гэсэн үг. Тэгэхээр буруу байрлалаа сууж байгаа учраас нурууны морил цаашлаад яхаа өгөхөр энэ арцаг хэсний ажилд үүсэх юм үнс нь бодлоо. Жишээлбэл хоёлаа түрүүн ингээ ярьсан дотор дурж штэ одоо шээсээр болон цусаар болон ингээл өлөн ирээрээ ингээл янз бүрийн бид нар шилжүүлээд өгдөг л дөө. Жишээлбэл зүгээр шээсэн дээр бас нэг таны энэ эрхтэнгүүд ийм өөрчлөлттэй байна гэсэн иймэрхүү зүйлүүд одоо гарах ямар зүйлс байдгийг эрхтэнгүүд одоо жишээлбэл шинжилгээгээр болол шээсний ерөнхий шинжилгээгээр болол яг бөөрийн үзүүлэлтийг үзэж гин бас цагаан эс улаан эс байна уу уураг алдагдж гин үү гэх мэтчлэн үзэж гин цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр болол би түрүүн хэлсэн ш тий цус өтгөн шингэн тэгээд цусны бүх төрлийн шинжилгээг нарийн гаргана биохими шинжилгээгээр бас л нэг элег цус нойр булчирхай эрт сүүд гэд бүх шинжилгээ гаргаж гин бактериологийн шинжилгээгээр бол ерөөсөө хүний биеэс хоолойны арчтас тэгэл нөгөө цагаан орхой бүх төрлийн арчтас гэл бүх шинжилгээг бактериологийн лабораторид хийж байна. Серлог гэхээрэл дохтын бөгийн шинжилгээ бэлгийн замаар дамжих халдваруудыг илрүүлэх шинжилгээ хийж байна. БЦ вирус, иммунолог, хавдрын маркерууд гэд хүний одоо ер нь бүхэл хаанаас шинжилгээ авч болно сорьц тэр болгоныг бүгднгийн шинжилж байна л гэсэн. Тэгэл дэлгэргүйгээр хувь нөлөөлөл өгнө. Тий. Тэгээд бүр эмчэд нөгөө нарийн хариугаа гаргаж өгсөний дараа эмчэд дахиад нөгөө нэг шаардлагатай бол тийм шинжилгээ дахиж өгөөрэй гэд ингээд явдаг. Энэ жижигүүдийн дунд том сенсац үүсгээд байдаг нөхөр цагаан орхоо. Тэр ер нь хаанаас ямар өсөлтөй гараад идэг вэ? Бохирдолтой холбоотой байдаг хүн тэр одоо. Цагаан орхооч одоо за цагаан орхоод боллоод тийм юм уугаараа те ийм эмчит хандаараа ийм зүйл дотроос уух юм байна, ийм зүйлээр цэвэрлэх юм байдаг юм шиг зөвлөмжүүд өгдөг л дээ эмчнэр. Энэ цагаан орхооны шинжилгээ бол та нар дээр одоо шинжилгээгээр бол зөвхөн илрүүлэлтээ өгөө цааш нь нөгөө эмч рүү яадаг, чиглүүлж өгдөг. Тий.
байхгүй байна гэдгийг нь л ер нь бол бид нар гаргаж байна. Тэрний үүсэл гарал одоо хүч өөрчлөх нь хамаагүй гол нь нөгөө байна байхгүй юу? Энэ хүүхдээр илэрж өгөө гэдгийг тодруулж өгөх нь байна. Тэгээ лабораторийн шинжилгээгээр бол яг тэр нь л гарч ирсэн. Мөн бас тэр доктор бүтсэн хувь хүний мэдээлэл нэлээд нууцлаад байх хэрэгтэй баг. Тийм бид нар ч одоо шинжилгээ хийгээд байж байгаа боловч одоо тэр хүн ямар халдвартай байгааг гараал одоо тэр тийм байна энэ юм байна гэж бол явах боломжгүй. Бид нар бас хүмүүсийн нууцыг хавцлаар биш бусад нөгөө хаалганы бариул одоо нэг гар тамцын зүйл ч юм бусад зүйлсээр халдварлах боломжтой гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо нэрээ дооход тэр талаар үнэ бас тэгж ярьдаг байсан. Яг ахуй хавьтлаар бол харьцангуй бага. Тийм. Бэлгийн замаар тэгэл ихээ сурагт цус бүтээгдэхүүнээр ямар нэгэн мэс ажилбараар ихээс урагт халдварлаад гэсэн тохиолдолд тэр хүүхэд нөгөө нэг дахин ингээд одоо биеэр нэвтрэн шинжилгээтэй явж байгаа шүү дээ бие махбод өвтөр тэр эрүүлж гисэн боломжтой эсвэл цуснд ингээд илэрч учраас насан турш юм болж таарч байна тэр ямар ч үртэй юм л. Тэмбүүгийн шинжилгээний хувьд гэх юм бол нөгөө ихээс урагт халдварлаад тэгэд яг нөгөө их нь ээж жирэмсэн байхдаа эрт одоо нөгөө оншоо мэдээд эрт эмчилгээ хийлгэх юм бол яг эрэг гарсан мөртлөнгөөс нөгөө идэхгүй байна гэсэн үг. Идэхгүй. Урагт нөлөөлөх нь бага гэсэн үг байхгүй юу тий. Тэгэхээр цааш насан туршлагын тэмбүүтэй хүүхэд төрөх нь бага л гэсэн үг. Ээж нь өөрөө одоо эрт илрүүлээд эрт төрөхөөс өмнө эмчилсэн байсан тохиолдолд гэсэн үг. За тэгээд төрөлхийн нөгөө нэг тэмбүүгийн халдвар хүүхдэр илэрчлэхэд тэр хүүхэд одоо гадагшаа дотгошоо явах бусад үйлчлэгэнд ороход шинжилгээ өгөхөд тэр насан туршид нь тэр шинж тэмдэг цуснд байгаа учраас илэрч гарнаа л гэсэн үг. Гарнаа л гэсэн үг. Итгэхгүй боловч ерөөсөө хаан шинжилгээ өгсөн ингээл эрг байна л гэсэн. Итгэх боломжгүй. Итгэх боломж. Тэр стайлтай тий. Бас л том нөх хүний хувь зайвлан насан туршийн нэг хүний тамхтай амьдралын бас нэг тийм асуудал болж байна тий. Харуултын ингээд дараах шинж тэмдгүүд ингээд илэрдэгтэй хүмүүс одоо янз бүрийн байдлаар хөнгөн бол ингээд мөрөөлт өгсөн ийм боллоо хазаачлаад тэр ингээд байдаг л да. Гэхдээ яг үндсэндээ анхан шатны яг харуулт бол одоо ам мөрийнх ч юм уу нэг тал руу ингэсэн бол ингээд ажиглагддаг тэргээл мэдээлэлүүд явдаг л да. Бид нар яг энэ үндсэндээ заавал энэ харуулт өгсөн хүнийг уламжлаад даганд эмчлэх ёстой гэсэн нэг юм яриа байдаг хгүй хүмүүс тунд. Одоо шавар эмчилгээ, барай эмчилгээ, зүү төөнөөр энэ илүү нэг харуултанд илүү сайн нөлөөлдгөө гэсэн юм уламжлалт зүгээр ёстой юм шиг юм яриа явдаг байсан. Энэ одоо хэвээрээ юу үгүй юу одоо яг нэг орчин цагийн аппаратаараа эмчилгээнд оруулаад ингээд идгээгээд явж байна. Харуултын дараа сэргийн эмчилгээ бол яг харуултын 7 хоног хурц үе, зочмог үе дээрээ бол яг хөхөр байрлал засах эмчилгээ тэгээд итгэхгүй ингээд зочмог үеийн 7 хоногоос эхэлж байна. Эхлэх ёстой. Сэргийн эмчилгээ хэдэн хугацаанд эрт эхлэн төдий хэмжээгээр явах хөр сэргийх боломжтой гэж үздэг. За одоогийн моно дэлхийн явах хөр эмчилгээний хандлага нь ерөнхийдөө сэргийн эмчилгээ, уламжлалтын эмчилгээг хоёр байгаа. Тэгэхээр сэргийн эмчилгээндээ хөдөлгөөн цэцэл ингээд хахуй цэцэлгээ орчин, уламжлалын эмчилгээ зүүн төөнөөр барай гэд орчиж байгаа. Тэгэхээр явах хөр харуултын тохиолдолд бол тухайн хүний биеийн байдал тогтворжоод ирсэн тохиолдолд уламжлалт эмчилгээ авахд бол тэр хүнд ямар уламжлалт эмчилгээ шаардлагатай байна уу, сэргийн эмчилгээ шаардлагатай байна уу гэдгийг тухайн хүний үзэж байгаа л эмчин шийднэ гэсэн. Харуултын байдал илэрээд ингээд шинж тэмдэг мэдэгдэнгүүд нь 100 г татуулчихгүй байсан. Арх өгчихгүй байсан. Тэрийг ярьдаг юм дам дэмцээ яриад байдаг л да. Энэ нь хэр ортой. Ер нь бол харуултыг ямар хоёр юу яаж байгаа шүү дээ. Цус хомсрох, цус одоо хагарах гэдэг энэ үед нь бол тийм юм хэрэглэхээр бол бас амар хэцүү. Яагаад тэгэхээр улам хүндрэх аюултай гэсэн үг. Тэгээд тэр үедээ бол яралтай 103-ууд ямар нэгэн шинж тэмдэг одоо тэгээд харуултын цочмог шинж тэмдгүүд байдаг. Алтны эхлээд нүд яг үхээр ингээд нэг талын нүд манд сул харах юм уу эсвэл нэг талын нүүр ам судлах эсвэл хөл хил юм ярьж чадахгүй дайлтрах аяхта барьсан ямаг агент алдах ийм тохиолдол байвал ерөөсөө л даралт ихсэн байвал та 103-уудад маш арилтай төрийн төсөлмж аваад гэсэн үг. Төрийн төсөлмжаа сайн аваад эхний хэмжээнд авах юм бол яхаа вөхөр эмчилгээ аягуусаа үр дүн өгдөг. Эмчилгээ аягуусаа өгдөг. Эмчилгээнд яхаа вөхөр одоо 3 дугаар эмтэгтэр бүлээн айлуулах эмчилгээ эхний 1-ээс 30-аас 2 цаг хамгийн
ардаа 2 цагийн наанд бүлээн аялуулах эмчилгээ хийх юм бол маш сайн үр дүнтэй байдаг. Тэрнээс өмнө удаад ирэхээр нөгөө нэг хаалгаа хийх боломжгүй, бүлээн аялуулах эмчилгээ хийх боломжгүй болчоор энэ яг үхээр даймжрах маягтай болдог. Улам хэцүү болно л гэсэн. Тэгэхээр эрт үед нь яг шинж тэмдгээ мэдчихэвэл 103-аад удаад яралтай тусламж аваа л гэж. Сая эмчийн хэлсэнчлэн хугацаа алдахгүй л эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол эмнэлэгт хандах нь чухал юм байна. Одоо нэг үе бол бас монголчууд эрүүл мэндэд анхаардаг болсон шүү. Надад тэгж анзаардаг байгаа. Бас ингээд ойрхон шинжилгээ өгч जैन. Би энийг үзүүлээ харуулъя. Өр хүүхэд маань ингэж хазаад али хийшгэж जैन тэр ингээд бас эрүүл мэндэд анхаардаг болсон юм уу гэж бодсон шүү. Бүр ёо гэдэг очихосоо илүү те үрцэн сэргийлэхтэр анхаардаг болсон гэж анзаардаг байгаа. Та нарт бас ингэж анзаарч байна уу? Анзаарагданаа. Ээж аваад эсвэл ээж аваад аягүй хариуцлах сайтай болж байгаагийн шинж ерөнхийдөө бол миний хүүхэд ингээд тэд хоногийн өмнө ингэж гიშгээд байна гэд ирж байгаа хүмүүс байна. За тэгээд ингээд нуруунд жоох ингээд дали суугаад байна гэж эрт үед нь ирж байгаа хүмүүс ч байна. Тэгээд өөрсдөө ээж аваад мөн нурууны мөрөтийг яах вэ гэхээр анхан шатанд нь доошоо тонгоолож агаад яах вэ гэхээр гараараа ингээд тэмдрээд нэг шугамд байна уу гэдгийг ядаж шалгах хэрэгтэй. Мэдрэгдэн шүү дээ би гартаа. Султан эмч тэр гэсэн яг одоо тэр энэ нас гэхгүйгээр те сүүлийн үед бас хүнээр хөтлүүлж ирэхгүй шахал дарамт нь биш өөртөө ирээд бас ингээд хүмүүс ухамсараар шинжилгээ дамлгаа өгдөг болчихжоо. Тийм. Ерөнхийдөө дийлэх одоо өдөрт өгж байгаа хүмүүсийн шинжилгээ өгж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бол жирэмснүүд байдаг. Жирэмснүүд бол тогтмол бүр ингээд айгүй их хариуцлагатай. Тэгээ дээрэс нь за яг эмийн өвнөр байна, сувлал твтгэл. Тийм байна. Тэгээ залуучууд ч гэсэн ерөнхийдөө бас өөрсдөө их анхаардаг болсон байна уу. Хандлага өөрчлөгдсөн шүү те. Эрүүл мэндийн салбартаа итгэдэг болсон. Ер нь харилцаа хандлага ч гэсэндээ яг олон дотор сайдах муудах хуцаарлах хунгаарлахгүй яг нийт массыг харуул харьцангуйас эмнэлгийн ажилтнууд хүндэтгэлтэй ханддаг болсон. Харьцааны хувьд бас баярлалаа уучлаарай хэлдэг болсон хүмүүс харагдаад байгаа шүү. Яг олон дотор л байна шүү дээ. Ганц тийм утас арган чинь үлрэлийн надад ч гэсэн байжлаад гэж байдгийг. Үлрэлрүүлж хичээд байдаг болохоос. За зарим үед бас үйлчлүүлэгчд гомдох үе гарна үсттэй. Одоо ингээл манайхан чинь юм л болвол чи татвар чинь төлж जैन. Чи үйлчлэгээ үзвэл олон юм яриад байвал уцаа гаргаж ирээл гэдэг болсон шүү дээ. Ер нь тэр дээр бас жоохон хаяа нэг жоохон гомдох үе төрн үсттэй хүн л юм чи. Төрн янз бүрээр л бараг заримдаа доромжлуулна, хэлэхгүйгээр хэлүүлнэ. Тэгэл уучлаарай гээл явж. Тэсэл гарна да. Таны хувьд бас яаж хүлээж авч जैन. Мэдээж та нар нэрийн хүнд ингэсгээ дарагч чулуудаа гэж хөрхи уужилж байгаа л тэр харагдах юм шүү бичлэгээр одоо хэр хийцэн юм шиг өөрөөсөө. Тий, яалтчгүй хүнд үйлчлүүлэгч өстой хур цааштай үйлчлүүлэгч ирнэлтэй хүнд үйлчлүүлэгч. Тэг яг бидэд нөгөө нэг өөдөөс нь асаад байхгүй болж өгөл яг нөгөө бусад хүмүүстэй харьцдаг шиг л хүлээж аавн. Тэгэхээр өөдөөс ингэж байвал бас сүулт нь өөрөө ийм биш тэг ойлгоод уушлах байдаг хүмүүс байна. Танах чинь тест нэрээ систем онцгой биш тэг гараа явдаг ч хүмүүс байна. Тэгэхээр хүн болгонтой бас нэг нөгөө зүг боловсон л харьцчихвэл өөдөөс ямар зан гаргаж ийн яг тэрийг бас гаргаад авахгүй. Тийм. Яс зүйтэй харьцдаг байна тий. Тийм, яс зүйтэй харьцчихвэл болохоор гэж хардаг да. Би өөрөө их тариа мэрэн сайдаг байхгүй юу. Ер нь нэмчээс сая тэр ковид үед зүгээр хамарлуу хатгаа шинжилгээ авах чинь би чинь зүгээр ухаан цагаан царайтай хан налаад цухтааж байгаа шүү дээ. Өрхийн эмнэлэг дээр очиод бүр нөгөө цүнхний оосроо амдаа зууж муу хүний хөл гар твэрээд тачаа юм болж байгаа юм. Тэгэд яг энэ шинжилгээ ингээд бас нөгөө цусаар авдаг шүү дээ. Хатдаг. Тэрэн дээр яаж ин ирчүүд ер нь их бааштай юу хүүхнүүд үү? Ирчүүд бааштай шүү дээ. Эрэгтэй хүмүүс орж ирэхээр л тэгэл яана өстэй нэрээ. За би одоо цаашаа харж одоо хатгах гэж байна уу? Хатгацсан уу? Яасан бэ? Миний хамаг цусыг авчихвөө гэж зүгээр эмэгтэй хүмүүс бол яахчгүй. Ер нь дийлэнхтэй эрэгтэй хүмүүс айгүй их бааштай гэдэг. Хэцүү тий. Тий, тэгэл хамаг цусыг маань авчлаа надад цус үлдүү гэж янз бүрийн хөвгчлөлтэй өнүүд бас олноо. Тасгаар үзүүлнэ. Одоо бидэд төв эмнэлгийн 7 дугаар төв гэж ярьдаг бид нэрээ хэлдгээр. Төв эмнэлэг дээр манайх харуултын дараах цочмог үе авж байгаа. Яг хөө харваа шууд ирж байгаа харуултын дараа харуул шигдээсийн дараах гэсэн. Тэр хүмүүс дээр бол одоо яг харуулсны дараа сэргийн цуцлын зөвшлөгийн тэ хөдөлгөөнсөл яг хэрэгтэй үед нь ингээд мэдрэлээ юм чинь одоо биеийн байдлаар тогтворчлоо гэх юм бол хөдөлгөөн цэцлэмжлэг яг одоо ингээд үзүүлээ явж байгаа. Ганцхан харуулт гэхгүй гимплийн дарга үйлчлүүлэгч орноос өндөөж чадахгүй байгаа хэвтрийн байгаа хүмүүс байна. Ер нь бол хэвтрийн байгаа хүмүүс нэг дандаа хөдөлгөөний алдагдал байдаг. За нэг 10 хоног
1 сар 10 хоног гэх хөдөлгөөний хэвтчихэд л холголт соролт үүсчих гээл тэгээд булчингийн маас нь нэг 5-аас 10% та буурсан тийм байдаг юм л. Имчилгээ домлогоо гайгүй болоод нэг хөл дээр босоод нэг дэгдээд эхэлдэг дээ. Өвч данцгүйс нүдэн сэргээл бас нэг болтож мултчих гад оргож мурчих гээд ах тохиолдол байх нэг олон хөвтөд ирэхээр нэг альч хүн нэг тийм сэтгэл төрөөд байдгийг. Сэргээн засгийн талбар сэтгэлгөөнд л хамрагж байгаа хүмүүсийн хувьд бол харьцангуй гайгүй. Яг л нөгөө нэг алдагдал байгаа дээр нь л хийж байгаа учраас зүг зүгээр ахт нь бид нар хөдөлгөөгүй учраас тийм юм ер нь айхтар цогтод холдохгүй юм байхгүй. Тийм. Энгийн имлэгт одоо ингэ нэг ваншиг амт хэвтер хэвтүүлээс тэгэхэд идэгин те. Бас нэг олон онохороо худлаа өнө хэлж гарчих гад хэдэн цагаар чөлөө мөлөө гуугаад нэг юм төвчргүй байдал гараад байдаг. Лабораторийн шинжилгээний зус шийснээс гадна ер нь өөрөөр бас авдаг шин нарийн шинжилгээнүүд цаашаа чиглэлэн дотроо ингэж байгаа ангилагдаад явчихж гэнүү таад. Лаборатори гэсэн нэг том нэр байгаа нэгж байгаад. Тэрний цаана бол одоо хүмүүсийн мэддгээр биохимийн шинжилгээ. Биохимийн шинжилгээнд дэр гэхэд ч одоо бүх нарийн илэг, цөс, нойр булчирхай, тэгэл сахар, уураг, бүх төрлийн эрдсүүд байна, кальц, магн, төмөр гэл бүх шинжилгээг биохимийн шинжилгээгээр өгч байна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ байна. Цус багталт, цусны өвтгөн шингэн гэдээ үздэг. Шээсний ерөнхий шинжилгээ, иммунологийн шинжилгээ. Иммунологийн шинжилгээнд бол BC вирус, хавдрын маркерууд бас одоо манайх үзэж эхэлсэн байгаа. Серологийн шинжилгээ байна. Серологийн дох тэмбүүгийн шинжилгээ үзнэ. Тэгээд цитолог, бактериолог. Нөөстэй явж өгдөг. Тэгэл ер нь тэгэл бүх одоо манайх чинь нийтдээ 27 оны бүрэлдэхүүнтэй ажилладаг манай лаборатори. Нүсэр болоо юм. Тэгээ 16 лаборанттай. Тэгэл бүгд яг ингээл өөр өөрийнхөө хариуцдаг шинжилгээнд дэр өглөө ирэл. Энэ маш чухал та тий. Одоо гадагшаа явна төрийн алба энэ тэрэ гэрлэх мэрлэхээс ахвалаа хийж ирсэн маш нарийн бахвал хүний хувь тавилантай бүр яригдах нь байна. Амьдралаас гадна. Тэгээд дараа нэмшнэр дээр очиж энэ асуудал чинь цаашаа нарийн шийдэгч явж байгаа. Тэгэд манай лабораторийн хувьд нэг давуу тал нь 2024 онд ISO 15109 гэдэг стандартаар магадлал итгэмжлэгдсэн. Тэгээ 2026 оны 1 сард дахин баттгаж магадлал итгэмжлэлээ сунгасан байна. Энэ нь болохоор одоо нөгөө олон улсын стандартт нийцсэн шинжилгээний хариу гаргаж илүү наривчлалтай. Тийм баталгаатай байна л. Альч улс орнд хүчинтэй явах нь. Дахиад дараагийн улс орнд очиод те дахиад бид нөгөө нэг асуудалтай эрүүл мэндийн салбарч айгүй хэцүү шүү дээ бас. За зарим газар тосом орнууд гэхэд аль тал 80 донд өссөн сумын эмч одоо ч байж байгаа юм биш үү? Байшинтайгаа хуучирсан. Эмнэлгийн ажилтны ер нь хамгийн аз жаргалтай үе хэдийгээр байдгийг танд. За аз жаргалтай үе юу? За өстө нэрээ баярлалаа. Өстө зүгээр болчлоо гэдэг үе юм болоо да. Тэр хамгийн сайхан. Тэг дээрээ гарч байгаа. Тэг өнөөдөр ихэд манай өөдөнд нэг 2 их сууж байгаа байхгүй. Тэнгүүт танахаас 2 таягтай нэг эрэгтэй хүүхдүүд л орсон. 2 хүүхд орсон байхгүй. Эхнийх нь ингээд гайгүй яаж байгаа л дараагийн удаа ажиглал исэн юм шиг байна. Тэнгүүт 2 таяггүй зүг зүгээр бол алхах юм. Тэгээд намайг нэг ингээд нэг шалгаад өгчөөч гээ орж ирж байгаа. Тэгэхээр бас хүний үр дүнг харж гин энэ хүн ямар хүн байна гэдгийг бас үүднээс угаад бас хараад байна. Тэг өөрийгөө нэг алхаад үзүүлчихье гэдээ ороод ирж байгаа. Тэгэхээр бас тэр хүнд бас нэг сэтгэл зүйн хувьд энэ хүн дээр нэг үзүүлчихье та гэсэн нэг тийм сэтгэхүй интерес бас баярлах тохиолдол байна. Тийм. Бас бодит мэдрэмжийг авах гэдэг шүү дээ. Тийм, бодит юмнаас. Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй. Би яхаараа юм BC-тэй идэх. Над бол манай одноос тийм байхгүй. Эргэлзэх юм уу? Гомдлох юм гарах уу? Хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо тийм BC байхгүй штэ гэдэг юм уу? Одоо тэмбүүгийн шинжилгээ би ерөөсөө одоо нэг гэр бүл батлуулах гал дээр тэгэн гот технэр нөхрийн айл нэг нь дээр ирэх гарчих тохиолдол гардаг байхгүй. Тэгэн гот чинь надад тийм байхгүй танаа шинжилгээ буруу байна эдэр гэсэн айгүй их тийм юм тохиолдол гарна. Тэгээд тэр болгыг яг нөгөө бид нар шинжилгээгээ хийгээд хариугаа гаргаж өгдөг. Эмчнэр хариуг нь уншиж. За үнэхээр тийм зөрчил үүсвэл дахин өгөх боломжтой. Дахин өгнө. Тэгээд үнэхээр шинжилгээнд итгэхгүй бол бүр цаашаа нарийн шинжилгээ өгөх боломжтой. За барс нөгөө талаас эрт ингээ шинжилгээний хариугаа мэдрээд маш хүнд өвдөө цаашаа ингээ хүндрэх байсан тохиолдолд урьдчилан сэргийлж ш таавах. Тэгэхээр энэ дээр бас буцаж ирээд баярлсан алгаснаа их хүн байх уу. Тэгтээ ер нь бид нар болохоор нөгөө лаборатори чинь яг хүмүүстэй нөгөө сорь завхаарал хүмүүстэй тулна уу гэхээс бусдаар нэг хүмүүс эргэж ирээд
бид нартай нэр холбогдоод ах юм байхгүй л За, дээ. Яг тийм. эмч дээрээ л очиж. Цаа чиглэлүүд рүү явчихна тий. Тийм цаад чиглэлүүд рүү явдаг. Тэгээ бидний ажил бол шинжилгээнийхээ хариуг үнэн зөв төргө шуурхай гаргаж өгөх үүрэгтэй. Та нарын үгний амнаас бол ер нь өдөртөө ихэнхдээ л за 50 байгаараа битгий агараа гэсэн үгнүүд их гардаг. Тийм сорьцоо авж байгаа хүмүүс бол тэгэл нөгөө сорьцоо аваад сууж байхад чинь нөгөө хатгуулж байгаа хүн болгон миний цус өтгөн байна уу? Шингэн байна уу гэж асууна. Тэгэл хариугаа хизээх уу гэдэг бол ерөөсөө яг урамшлаг болсон байж байна. Тэг. Нөгөө тэдгүүрлийн тусдагаас мэдэхгүй л явж байгаа шин. Тийм зарим нэрэл тийм шинжилгээгээ өгөөгүй би тэдгээр бэлгийн цустай майдар гэж ирдэнэ. Тань дээр бас одоо жишээлбэл ингэ дасгийн имчилгээ явуулж байхад бас л ирчүүдэл ерөөхдөө нэлээ айл та одоо би ч одоо жишээлбэл ингэ судас тарай мэрэ их гэл ингэ байхгүй. Тэр нэг тарианы юм тэрний дуу явахад л минийх байхгүй болдог байхгүй. Би ч царай цонхиогоо яага. Аль нөгөө эвчээсэн залуучууд тэр ганцоохыгаа бариараа гэл цаашлуулдаг байсан. Тиймэрхүү бас хөгжлөө тохиолдол голцоо эргэжтэйчүүдээр гарч байна уу? Яг гоо бидний хувьд болохоор нөгөө яг гардыг хийж байгаа болохоор яг ялангуяа мөрний өвдөлт хэвчлэн мөрний өвдөлтөд дийлэнхтэй бас ирж байна. Тэгээ мөрний өвдөлтөн дээр ирчүүд чинь ерөнхийдөө хамаг бие жаглаа өвтчихдэг. Та суллаарай амьсгал аваа гаргаарай гэхээр л ер нь өвдөлтөнд аягүй их тийм мэдрэг хүмүүс. Тийм өвдөлт дааж чаддгүй гэдэг юм уу? Ер нь бол нэг жоохон өвдөлтөнд л хамаг бие чангалаад болиога босоод ирдэг бас тохиолдол байна. Тэгэхээр манайс ч нөө төрүүл яахын та нар төрж үзээгүй нэг юм дээр ингэж амчиг цаашлуулад байдаг шүү. Мөрний өвдөлт гэж юу гэсэн үг юм? Яг манай дээр бол яг нөгөө булчин шөрмөс холбоос энэ урагдлууд байна. За шингэн хурсан, шингэнтэй гэж ирж байгаа хүмүүс өрөвсөлтэй байгаа мөрнүүд бас ирнэ. За таны тохиолдол бол ерөнхийдөө бол мэдрэлийн талын өвдөлттэй л гэж хэлж харж байна. Тэгэхээр нөгөө ялгаа онцлогийн сайн хэлэх хэрэгтэй. Та жишээлбэл өөрийн мэрэгжлийн зүгээс манай үзэх сонсогчдод анхан шатны нэг ийм зүйлийг анхаарч явлаас зүгээр шүү гэсэн зөвлөмж хүргэж. Манай мэрэгжил өөрөө яхаа гэхээр эрүүл байгаа хүнийг эмигээс өршин сэргийлэх зорилгоор бид бүхэн бас юм хамтран ажилладаг. Ялангуяа энэ сургуулийн хүүхдийг саяхан бас үйлчлэгээр явж хахад нурууны морилт айгүйх энэ сургуулийн ялангуяа 10-аас дээш насны хүүхдүүдэд илүү их тохиолдож байна. Тэгээ буруу байрлалаар суусан. За хит их нөгөө хүнд цүнхтэй өрсөн, цүнхээ нэгтлийн хазгаа өрсөн. За ер нь бол ийм буруу байрлал илүү авах, удаан буруу байрлалаараа суух гэсэн шалтгаанаас бол энэ нурууны морилт яг их үүсэж байна. Тийм учраас эцэг эхчүүд нэг хүүхдүүдэд ядаж тонгоолгоод 2 гарын доош онжуулаад өвдгийн тэнэгрээр тонгоолгоод нэг нурууны морилт байна уу гэдэг ингээд тэмтрээд нэг харчууд бас зүгээр. Тэгэхгүй бол нөгөө хожуу үед нэг ирчгээр яалтчгүй нөгөө нэг яс бихжээд нэг 15 6 болоод насандаа хүрээд ирэхээр яс нь бихжээд ирэхээр нурууны морилт нөгөө даймжрах маяг руу орчдөг. Эмчилгээ авах уу жоохон хэцүү болчдөг. Монголчууд ер нь голчлон юуны шинжилгээг их өгдөг юм. Шинжилгээ дотроо. Яг дийлэнх юм бол биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээс нэрхүү шинжилгээ гурван ерөөсөө эмнэлэгт хэвдэгч бай, совлол тэгэл бүх юмд энэ гурван шинжилгээг л хамгийн их өгдөг. Энэгээр чи их зүйлийг илрүүлдэг юм байна. Уул уурхай ажилчид бас тэнд ажилд орохын тулд энэ шинжилгээ өгөх шаардлагатай болдог. Уул уурхай болохоор нөгөө яг нарийн мэрэгжлийн лаборатори шинжилгээ нь бол юу өгдөг? БЦ вирус дах тэмбүүгийн шинжилгээ өгдөг. Тэгээд нөгөө хараа, сонсгол, мэдрэл, сэтгэц гэл ингээд нарийн мэрэгжлийн эмчүүдээр явдаг. За удахгүй сувлагчдын маань баяр болно. Энэ баяраа таад маань ер нь яаж хийдэг? Яг эмч нарын баяр нь эмч нарын баяр гэдээ явна. Сувлагч нарын баяр маань яг үхээр бид нар бүгдээ хамрагдчихдаг. Яг тэгэхээр хүн болго нөгөө их баригч гэхээр их барихын мэрэгжлийн баяр. За тэгээ манайх 9 сарын 8-нд болдог. Тэгэхээр хөдөлгөөн цэцлэл нь бас ингээд тусдаа гэхээс илүү ингээд сувлагч нар нь тусгай мэрэгжилтэнд нэг баярлцдаг. За эмнэлгийн мэрэгжилтний баяр гэдэг. Тэр чинь 8 сард болдог. 8 сарын 12-нд болдог. Тэрэндээ болохоор асрагч нарын баяр гэв. Ингээд 3 баяр гэдээ ойлгоход одоо тийм ойлголттой маань баяр нь те. Яг нэгтгсэн баяр нь ингээл эмнэлгийн ажилчдын баяр гэж 8 сарын 12-нд. Эмнэлгийн ажилчдын баяр. Удахгүй болгож байгаа сувлагч нарт одоо энэ баяраа тэмдэглэж байгаа мэрэгчлэгтэй хүмүүст хандаж баярын мэнд дэвшүүлээч та. За Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилгын албаныхандаа бүгдэнд нь л одоо
Баярын мэнд. Олон улсын зөвлөгч нарын баярын мэнд хүргэе да. Бас нийт энэ чинь Монгол улсад те бусад хөдөө орон нутаг аймаг сумдууд ингээл бас мэрэгэл нэгтэнгүүд чинь байгаа. Тэгэхээр бас тэдгээр хүмүүстэй хандаад бас нэг баярын мэнд хүргүүл. За Монгол улс даяараа зөвлөгч нар эмнэлгийн мэрэгчлэн тусгай мэрэгчлэн эмнэлгийн тусгай мэрэгчлэн гэдэгтээ бид нар багтаад байгаа. Тэгэхээр нийт зөвлөгч нартаа бас хүн ардынхаа төрөө эрүүл мэндийн төлөө бат зогсоож те тангараа өргөж ажиллаж байгаад нь одоо олон ард түмнийхэн өмнөөс баярын мэндэ хүргэе. Тэгээд зөвлөгчийн мэрэгжил бол бас айгүй гоё мэрэгжил. Тэг яг хүнтэйгээ яг гардаа ажилладаг эмчийн бас маш сайн зөвлөгч бас туслагч болж чаддаг. Тэгээд та бүхэнд бас зөвлөгчийн баярын мэндийг хүргье гэж хэлмээр. Баярлалаа. Нэгдүгээр эхний шатанд анхны шинжилгээ гарч байгаа. Цаана очиод эмчтэр очиод үндсэндээ оншоо тогтоолгоо эмчилгээ эхлэхэд яг дунд нь тэнд зөвлөгч үүргүүлсэн юм би хараад тий. Тэр орчныг цэвэр нэм ба аюулгүй байлгахыг бол хасарч хариуцаад байгаа шүү. Тэгэхээр яг л ингэж нэг багаар ажиллаж байна. За тэнд гадна дотны элдвийн халдлага одоо бас элдвийн стресс үүсэхгүй аюулгүй байдлыг бол тэр үүдний хамгаалагч секретарь хариуцаад байгаа шүү. Тэгэхээр яг л тэр байшин дотор нэг ийм үйл явдал өрнөж байгаа. Ар гэрүүд маань хэр дэмжиж байна, хэр мэрэгжлийг ойлгож байна. Бас нэг оройдох хүүхд чухдаг хичээл номноо анхаарал явахгүй гарна шүү дээ. Ажлын шаардлагаас болоод энэ үедэр ар хэр ойлгож байна. Ар гэр ойлгоно. Сайн тусалж дэмждгийн тулд ерөнхийдөө ажлаа тайван хийх, хариуцлагатай байх гэл бүх юм тулгуурлаж идэг та. Одоо юм чи одоо бас залуу хүн ингээд нийгмийн хариуцлага хүрээнд бас төр засгаас тодорхой зөвшөөрлөд түрээд хөдөлмөрийн хөлсөөс тодорхой хэмжээнд жоохон нэмэгдээд ирэхэд энэ дээр ажиллаа хийх урам зоригтой. Босод бас хойч ирээдүйн оюутнуудад зөвлөх бас дахиад гэр бүлтэй удамсан эмнэлгийн хүнд хүрүүлэх гэсэн юм бодол хүсэл дээр төрж явах. Яг эмнэлгийн ажилтан байсны хувьд бол ерөөхдөө аав ээжээс асарч шүү дээ. Агаа шатны л ингээд настай хүмүүс ингэдэг ш нөгөө эмнэлэгт нэг хүн бахад намайг хөл очих юм ингээд нэг бид нар нэг жоохон бахтай нэг ойлгодог байсан. Одоо л нэг ойлгож эхэлж байна тий. Тэгэхээр одоо ингээд сувилгын сургууль дээр манай мэрэгжлийн хичээлүүд явагддаг. Тэгээд хөдөлгөөн засалч сувилагч гэхээр ерөнхийдөө бол яг хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нэг номерт тулж ажиллаж байгаа хүмүүс. Гэхдээ хөдөлгөөн засалч гэдгээ тодруулаад хэлэхэд хөдөлгөөн засалч бол яг вөхөр ерөнхийдөө одоо бүхэл хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг утгаараа эмнэлгийн тусламжийг бүхэл хүмүүс үзүүлж байгаа юм чинь цалин мөнгөний хувьд ингээ нөгөө нэг ар гэртээ зарцуулах, эрүүл мэндэд зарцуулах, за тэгэл ингээл үргийн иргэний бараа нэмэгдээд байх тусам л хэцүү болно шүү дээ. Тэгэхээр цалин мөнгө нэмэгдэж л нөгөө баталгаатай болно. Ажилдаа илүү хариуцлагатай, туртай болно л гэдэг тийм юунаас харж байна. Тэгэхээр хаашууд нөгөө мэрэгчлээ сонгож байгаа хүмүүс бол болж өгөөд эмнэлгийн мэрэгжил бол маш гоё мэрэгжил. Ирээдүйд цалин мөнгө нэмэгдээд одоо ингээд арай гайгүй төвшин рүү очих гээд төгч чинь тий. Тэгээд энэ мэрэгчлэл гэдэг маань мэрэгжилтэй нөгөө бат үнэн дуртай байхад л яг вөхөр яг бүр бага цалингаа биш гэхэд нэг энэ төвшөндөө ингээд өөр гэр бүлээ аваа явчих юм цалин төвшөнд бас байгаа шүү гэдгийг тэгээд мэрэгчлээ бас зөв сонгож байгаа хүмүүс бас эмнэлгийн мэрэгжил тэр зандаа бас энэ сувилагч мэрэгжил тэгээд энэ эмнэлгийн тусгай мэрэгчлүүдийг бас сонгол яг вөхөр айгүй сайхан яг вөхөр гэр орондоо яг вөхөр өвцөө эдэн тусламжаа үзүүлж байна. Тий. Илүү бат болохын тулд тэндээ яг вөхөр илүү сайн мэрэгэлттэй сайн сурсан байхад л болно да. За та хоёрын өнөөдөр өрдөг нь бол хэдийн ингээд хоёр өөр мэрэгжил ингээд нэг салбарын гэсэн дотор өөр мэрэгжлийн ингээд тухай бид гурав ярилцж байгаа ч гэсэн та нарын мэрэгжил бол илүү хүний амьдрал аз жаргал гэрэлгийг авчирдаг, хүний амь амьдралыг авардаг, дахин төрүүлж чаддаг юм онцлогтой хүмүүс байхгүй юу? За миний нэвтрүүлгийн подкаст маань өөрчлөлт гэсэн нэртэй. Тэгэхээр яг та бүхэн бол өөрчлөлтийг тухайн хүн дээр ингэж гаргаж чаддаг юм мундаг хүмүүс. Тэгээд би мэрэгжлийн талаар төдийлөн тоддох биш те. Бас энэ цагаан өнгөрөхтэй баатруудтайгаа ярилцах юмсаж өссөн. Тэгээд удахгүй бас дараагийн баярууд ингээд болдгийм байна. За тэр хамт олонд бас аз жаргал сайн сайхныг хүсье. Гэр бүлүүд нь сайн сайхныг хүсье. Тэгээд ер нь бол эрүүл байвал одоо
бусад бүх зүйл анда болно гэдэг Монгол хүний амны үг байдаг шүү дээ. Тэгэхээр та хоёрыг бас урилга хүлээж авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. Тэгээд бас ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Аз жаргал хүсье гэж хэлээ. Тэгээд урилга хүлээж авсан дахин баярлалаа. За баярлалаа.